Энэ удаагийн хөтөлбөр нь 2025 оны 11 сарын 12-ноос 19-ний өдрүүдэд амжилтаар зохион байгуулагдлаа. Япон улсын бага дунд ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Японы сургуультад өргөн нэвтэрсэн хичээлийн судалгааг судлах нь Монгол багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, сургалтын агуулга арга зүйг тасралтаа хөгжүүлэх гол арга юм а. Өмнөгөө аймгийн нэгдүгээр сургуулийн сургуулийн алтан чанар байна. Энэ удаагийн Монголын хичээлийн судалгааны нэг хэсэг нь болж байгаа. Аялал туршлага судалгааны хамт авсан сургуулийн баяртай байна. Энэ удаа бид нийтдээ 15-аар сургуулийн үйл ажиллагаа, улсын соёл, за мөн үндэсний боловсрол гэж ямар их хэрэгцээтэй зүйл байдаг вэ? Эрүүл мэндийн боловсролоор хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдгээс судалж ирсэндээ баяртай байна. За Улаанбаатар хотын хамгийн их хүүхэдтэй, хамгийн их багштай сургуулийн менежертэй та бүхнийг уулзуулж байна. Ингээд сэтгэлээ хуваалцсноо. Юун түрүүнд өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу? Намайг Мөнхцөл гэдэг. Нийслэлийн эрдэнэ өргөө сургуулийн сургалтын менежер ажиллагаа. Монгол хичээлийн судалгааны нийгэмлээс зохион байгуулдаг. Япон улсын бага дунд ахлах сургуулиудаар зочдох, хичээл суух, Японы ажилтнуудтай танилцах, аяллаа энэ удаагийн баг төлөвлөгөөнд орж ажиллаад ирлээ. Гэхдээ бидлэг хөтөлбөрийн дагуу бага дунд ахлах сургуулиудаар зочилж, хичээл зууж ажиллаж хийж, хичээлийн судалгаа Япон улсад яаж явж байгаа вэ гэдгийг нэрээ хараад өглөөдөө манай баг хамтдаа хамтраад одоо ажиллагаа сайжруулах төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ боломжоор хангаж асуусан Монголын хичээлийн судалгааны нийгмийн тэргүүн доктор гишүүн багштай болон одоо Японд үйл ажиллагаанд хариуцсан нийт эрхмүүдэд мөн эрдэнэ өргөө сургуулийн захирал ариун гэрэлтэй баг хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлье. За яхаарахгүй энэ олон хүмүүст талархал илэрхийлэхээс арга байхгүй. Бас нэгэн хүнийг дуртахгүй бол одоо болохгүй байх. За Сато-сан гээд Япон талаас энэ олон хөтөлбөрийг олон удаа зохион байгуулж байгаа энэ эрхэм хүнд одоо Монголын боловсролын багш нарт талархах нь зүйтэй байхаа гэж бодож байна. 皆さんよく来てくれました。本当に短い時間でしたけれど、日本を楽しんでくれて、そして Сато-сан маань Япон улсыг зорин ирсэн та нартай маш их баярлалаа. Багахан хугацаанд сайхан дурсамжийг бүтээлцлээ. Та бүхэн дахин зочлон ирнэ гэсэн хүсэл тээж байвал талархаж байна. Би ч гэсэн та бүхэнтэй дахин уулзмаар байна. Аян замдаа сайн яваарай. Дахин уулзахын ерөөлөхцгээгээд гараа даллан үлдлээ. За Өмнөгөө аймгийн боловсролын газрын баг боловсролын ахлах арга зүйч туулцдаг байна. За сая 11 сард Япон улсад туршлага судлах зорилгоор яваад ирлээ. За Японы туршлагаас гэвэл за шүдний холбооны гишүүтэй уулзаж мэдээлэл солилцсон. За энэ хүн эрүүл байхын гол үндэс нь бол шүд юм байна. Шүд эрүүл байх юм бол бие эрүүл байж иж одоо боловсролдоо эрүүл мэндэд бүх зүйлдээ анхаарч явах юм байна. Дээрээс нь хүүхдийг одоо өөрөө удирдлагатай суралцах, бие даан суралцах чадварыг маш их чухалчилдаг улс юм байна. Ийм сайхан зүйлийг сураад ирлээ. Багш маань сургуулиасаа гуруулаа оролцсон байгаа тий. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа. За би эрдэнэ өргөө сургуулийн бага ангийн сургалтын менежер Сүрэн байна. За тэгээд бид нар баг хамт олноороо Япон улсын Осака мужид хичээлийн судалгаа хэрхэн одоо явагддаг талаар танилцах гээд ирсэн. Япон улсын бол одоо багаар хэрхэн ажиллах, сэтгэн бодох, бие даах чадвартай одоо зөв иргэнийг төлөвшүүлэх зорилготой бодлого нь явагддаг юм байна. За тэгээд нөгөө багангийн одоо эрүүл мэндийн хичээл дээр шүдээ хэрхэн арчлах талаар одоо хүүхдүүдийн хичээлд ажиглалт судалгаа хийгээд
бодсож байна. Тэгээд одоо яг энэ нь бол гар доорх одоо материалыг ашиглаад хүүхдүүд одоо өөрсдөө туршилт хийгээд за тэгээд ямар зүйл нь одоо нөгөө алдаа дутагдaltaй болохгүй байгаа гэдэг дээр нь багш нар нь заавар зөвлөгөө өгөөд тэгээд тэднийг одоо зөв чиглүүлж одоо зөв дадал хөвшил одоо бий болгоход одоо чиглүүлж сургалт нь явагддсан байна. Тэгээд энэ сургалтыг одоо мэдээж сургууль дээрээ хэрэгжүүлэхийн төлөө одоо ингээд ажиллана гэж бодож байна. За мэдээж танаа сургууль бол маш олон хүүхдтэй гэж сонссон 6500 хүүхдтэй гэж сонсон. Тэгэхээр эндээс үзэж харсан, судалсан, туршлагаа багш нартай хүүхдүүдтэй бас хуваалцаж ажил хэрэг болох байхаа гэж бодож байна. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Дундгой аймгийн цэг цэглэг сургуулийн Цэнгэлмэн байна. Япон улсын Осакад баг сургуулийн одоо эрүүл мэндийн шүдний эрүүл мэндийн хичээл ажиглалт хийж суулаа. Энэ хичээлийг тусгайлан одоо эрүүл мэндийн газрын одоо шүдний эмч ирж хичээл зааж байгааг одоо ажиглагдаж үзлээ. За дараа нь хоёр дахь өдөр нь бол экскурс хичээлийг аяллаа маршрутаар одоо явж ажигласан байгаа. Оюунлаг сургуулийн багш Ган Жаргал байна. За энэхүү арга хэмжээнд оролцоод олон сургуулиар орлоо. За надад хамгийн их таалагдсан сэтгэлдүүлдээс нь Японы нэг ахлах сургуульд очиод англи хичээл нь маш их таалагдлаа. Англи хичээлээр гадаад багш маань өөрөө маш сонирхолтой байдлаар хүүхдүүдэд хичээлээ зааж байна. За энэ зааж багш маань хүүхдүүдийн сонирхолтой заахаас гадна мөн туслах багш Япон багш маань хичээлд нь илүү их хүүхдүүдэд заах тайлбарлаж ярьж өгж байгаа нь маш их үр дүнтэй байлаа. Ийм сайхан арга хэмжээнд оролцуулж өгсөн та бүхэндээ баярлалаа. Намайг Түрэтийн Бэдрэ гэдэг би Сэлэнг аймгийн Намгуун сумаас энэ хөтөлбөрт хамрагдаж ирсэн. За Япон улсаас суралцсан зүйлсүүд маань гэвэл дэг журам буюу цаг баримтлах мөн цэвэрлэгээний орчин гэдэг нь маш чухал гэдгийг ойлгож авсан. Цэвэрлэгээний орчин гэдэг нь хүн бүр байгаа орчноо маш цэвэрхэн байлгахыг сурч авсан. Амазоност гэдэг би Дорнот аймгийн 8 дахь сургуулийн технологийн багш байна. За би Японд хичээлийн судалгааны нийгэмлэгийн хүрээнд туршлага судалгаа явуулсан. За ахлах сургууль дээр очиход технологийн хичээлийн хоолны технологи гэсэн хичээл орж байсан. За тэр хичээл нь маш сонирхолтой бөгөөд хүүхдүүд яг өөрсдөө бие даан хоол хийж байсан. Тэр нь надад маш их таалагдсан. Өөрийгөө танилцуулахгүй юу? За би Дорнот аймгийн 8 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Эрдэнэер гэдэг багш байна. За энэ удаагийн хөтөлбөр юугаараа онцлог байсан бэ? За тус хөтөлбөрт Монголын уламжилт шагаан наадгыг сургалтыг бол Япон хүүхдүүд зохион байгуулсан да маш их баяртай байна. За та бүхний тэр Япон хүүхдүүдэд шагаагаа наадгааг зааж өгөө тоглуулж явах үед хүүхдүүд маш их сонирхож байгаа нь харагдажсэн тийм ээ. Тэгээд нөгөө уламжилт энэ өв соёлоо түгээн дэлгэрүүлсэндээ баяртай. Тэгээд Япон хүүхдүүд маш их сонирхсан. Үүндээ бол баяртай. За танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Эрдэнэ өргөө зохистой сургуулийн багш Инх Жаргал байна. За энэ удаагийн Япон улс руу зохиогдож байгаа сургалтанд хамрагдаад ирсэн. Хамрагдах энэ хугацаанд амралтын өдөр таарсан учраас сургалтаас олон юм сурч мэдхий хажуугаар бас олон хажуугаар нь аялал амралтын өдөр таарсан болохоор аялал гарч бид нар галт уулын бүс болох Бэфү хот руу очиж олон зүйл үзлээ, халуун аршаа үзлээ. За тийшээ усан онгоцоор аялж очлоо. За мөн эртний хот болох Киото хотыг очиж үзсэн. За тэр маш их таалагдсан байгаа. За мөн хамгийн сүүлд нь аквариум үзсэн. Энэ бол дэлхийд байдаг хамгийн том аквариум үзсэн байгаа. Ийм боломж олгож энэ сургалтын хажуугаар бас Японы ахуй соёлтой танилцж амьдралын хэв маягнаас олон зүйл суралцж авлаа. Олон зүйлийг мэдэж сурж авлаа. Ингээд энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг болон Хишиг баяр багштай маш их баярлалаа. За энэ үйл ажиллагаанд оролцож байгаа Дундгой аймгийн Мандал сургуулийн хүүхдийн хоолны дагооч Алтас байна.
бид Осака хотын бага сургуулийн өдий хоолны үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдийн нас биений онцлог тохирсон шимтгийлэлтэй хоол нь цаашид хүний амьдралын чанарт нөлөөлдөг учраас бид өөрийн ажилтаа энэ үйл ажиллагааг тусгаж ажиллах шаардлагатай гэж үзлээ. Монголын хичээлийн судалгаа нийгэмлэгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд амжилттай хамрагдаад ирлээ. За энэ хугацаанд бид нар маш олон санаануудыг эндээс олж авсан. За хамгийн чухал нь болохоор боловсролын салбар нь эрүүл мэндийн салбартайгаа хэрхэн хамтран ажиллаж байгааг бол нүдээр үзэж харж бас санаа авах зүйлүүдийг нэлээд их тусгаж авлаа. Цаашдаа бид нар бас энэ талаар хамтран хичээл зохион байгуулж түүнийхээ талаар судалгаа хийхээр шин санаатай хурж ирсэн байгаа. Ажлын өдрүүдээр бол бид нар нэлээд шахуу програмтай явсан. Одоо бага сургууль, дунд сургууль, ахлах сургуулиудаар орж танилцсан. За мэдээч хэрэг энэ бүхний одоо сургалтын хажуугаар бид нар бас бяцхан аяллуудыг бол хийгээд одоо өөрсдөө сэргээгээд яваад ирсэн байгаа. За энэ улсаас бол бид нар сурах юм их байгаа юм байна. Өөртөө болоод одоо өөрийн хийж байгаа үйл ажиллагаанд их шинжилэл хийх бас нэлээд олон санаануудыг би бол одоо олж авсан гэж одоо бодож байна. За танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Намайг Батгшиг гэдэг Увс аймгийн Улаангон политехник коллежийн Монгол хэл уран зохиолын багш байна. Хичээлийн судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан энэхүү сургалтанд амжилттай хамрагдаад ирлээ. Японы ахлах сургуулийн суралцагчид хичээлийн бус цагаар өөрсдийгөө хэрхэн яаж хөгжүүлж байгаа надад хамгийн их таалагдлаа. За хичээлийн судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан энэ удаагийн хөтөлбөр амжилттай хэрэгжээд бид буцаж байна. Тэгээ энэ удаагийн хөтөлбөрийнхаа талаар та сэтгэлээ хуваалцсан уу? За баярлалаа. Энэ удаагийн хөтөлбөрт нийслэлийн 3 сургууль, орон нутгийн 5 аймгийн төлөөлөл 14 удирдах ажилтан багш, мэргэжилтнүүд маш амжилттай сайн оролцлоо. За Осака мужийн боловсролын газар болон Хигаши Осака хотын боловсролын газар, за Осака хотын шүтний эмчнэрийн холбооноор энэ үйл ажиллагааг зохион байгуулж биднийг бага сургууль, дунд сургууль, ахлах сургуулиар зочилж хичээлд ажиглалт хийж сургалт үйл ажиллагаатай танилцах боломж олголоо. За сургалтанд оролцсон багш нар маань өөрсдийнхөө хичээл зүтгэлээр амжилттай сайхан оролцож орон нутагтаа очиод болон сургуультай өөрсдөө сурсан мэдсэн зүйлээ түгээн дэлгэрүүлж ажиллахаар ажиллахаар боллоо. Тэгээ Монголын хичээл судалгааны нийгэмлэгийн багш нар бид нар хамтарч ажиллахад бэлэн байгаа учраас та бүхэн маань үргэлж холбоотой ажиллаарай гэж хүсье. Тэгээ ажлын амжилт хүсье.